Монгол Улсын ерөнхийлөгч ивэл доор 37 дахь удаагийн Номын Баяр энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын ерөнхийлөгчийн 158 дугаар зарлаг нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу үндэсний бичиг соёл номын өдрүүдийг 5 болон 9 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Бямб нэм гарагт тэмдэглэдэг болсон. Үндэсний бичиг соёл номын өдрүүд 37 дахь удаагийн Номын Баярыг Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлцөх ивэл доор зохион байгуулж байна. Номын Баяр нь ард иргэд хүүхд залуучуудын номтой нөхөрлүүлэх эерэг хандлага бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагаа нийтийн уншлагыг дэмжин сурчлах зорилготой юм а. Баярын үеэр номын үзэсгэлэн зохиолч уншигчдын уулзалт, дотоод гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, байгаль экологийн 50 номын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болох юм а. Дэлхийн нийтэд Эрдэнэт манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны дороотлын улмаас амьдрах хүчинд дороотож, устдах аюулд орсон амьтдын нэг нь алтан өвөр говьд амьдардаг Мазаала баавга юм а. Ерөнхийлөгчийн санаачлагаараа дэлхийн болон Монгол улсын улаан номд орсон энэхүү нэг ховор 50 гаруй хүн үлдээд байгаа Мазаалааг хамгаалах өсгөн үржүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байна. Илүү их хүншин уриатаагаар зохион байгуулж байгаа Номын Баярт ерөнхийлөгчийн тамгын газар үндэсний бахархалт амьтан Мазаалаа сэдвээр оролцож байна. Номын зохиогч, хэвлэн нийтлэгч, уншигчдаа урамшуулан дэмжих зорилгоор Хаврын Баярт Номын сайн нөхөр шагналыг, Намрын Баярт мэрэгэн ном цомын эцдийг тодруулдаг боломжтой. Номын Баяр жилээс жилд өргөжин тэлж баярт дунджаар 300 мянга гаруй уншигч оролцож 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300-аад зохиолж, орчуулагч, редактор, зураач, их зохиогч, эрдэмтэн судлаачид тогтмол оролцдог болсон. Ялангуяа ном зохиол худалдан авах, өөрийн бүтээлээ танилцуулахаар олон орноос зохиолч, уран бүтээлч, жуулчид Монголд амьдарч байгаа гадаад орны иргэд дипломат төлөөлөгчийн газрынхан олноор оролцдог болсон. Энэ удаагийн баярт Оросын холбооны улс, Бүгд найрамдах Ард улс, Бүгд найрамдах Солонгос улсаас зохиолж, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ. Номын салбарын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол зохиолчдын ном бүтээлийг Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хот болон Сингапурын олон улсын хүүхдийн номын үзэсгэлэн, Турк, Ираны хэвлэн нийтлэгчдийн нөхөрлөлийн хөтөлбөр, Малайз, Казахстан улсын Астана хотноо улсын номын үзэсгэлэн танилцуулсан амжилтаар 37 дахь удаагийн Номын Баяраа өгтөж байна.